Сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд Cross Shop-оос point ашиглан бүхэн худалдаа авалтын аргыг зааж байна. Тэгэхэд та Cross Shop руугаа ороод сонгож байгаа бараагаа сагслаад бүх бараагаа сонгож дууссан бол доор байгаа сагс гэдэг хэсгийг сонгож өгнө. За нийт сагсандаа хийсэн бараануудаа хянаад, үнийн дүнгээ хянаад тооцоо их үнийн дүн маань гарч ирэх байгаа. Танд тооцоо хийх хоёр төрлийн арга гарч ирнэ. Нэг таран солонгос төвчээр тооцоог арга байгаа. Тэгэхээр солонгос төвчөндөө мөнгөтэй байгаа бол энэ аргыг сонгож болно. Хоёр таган түр данс руу мөнгө үлээж тооцоо хийх юм болохоор танд мессежээр юм уу аккаунт нэг удаагийн даавчаар та өөрийнхөө интернет банкаараа түр данс руу мөнгө хийгээд тооцоо хийх боломжтой. Тэгээд доотлолт нь хамгийн ихээр ашиглаж болох point-ны хэсэг гарч ирдэг байгаа. Энэ нь юу гэхээр та Cross Shop-оос худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 50% хүртэлхийг энэ point-ээр төлөх боломжтой. За миний хувьд 15,000 won-оор хавж байгаа. Тэгээд эндээсээ хамгийн ихээр ашиглах боломжтой point ба надад 7,550 буюу 7,500 асууж байгаа учраас миний нийт тооцоо хийх эцсийн үнэ маань 7,500 байна. Тэгэхээр та 7,500-аар тооцоо хийх гэдгийг хараад тэгээд систем ажилттай болоод таны бараа захиаллаа гэсэн хэлбэрээс гарч юм бол таны захиалга авах болно. Баярлалаа.